Сайн байцгаана уу? За ийм бүрхэн. Чимэглэл хийнэ юу юм бэ? Скопч юу? Би иймэрхүү юунд туртай айгу нөгөө нэг хэлээ. Ингрийн зүйлт ч юм уу, усны зүйлт. Би Австралид амьдардаг. Тэгээд энэ Австралид байгаа. Shopping center. Өнөөдөр хагас өдөр тэгээд би фитнес рүүгээ явж гин. Өдөрт би 2 заримдаа боломж байх юм бол 3 ч удаа фитнесийн ангиар хичээлдэг. Одоохондоо яг гантел одоо юм өргөдөг штэ тий, яг тийм хүнд юм өргөж тасгал хийж эхлэегүй байгаа. Тэнгэж фитнес нэгдээд удаагүй энэ ковидос болоод тэгээд одоогийн байдлаар жоохон тасах гад тэгээд ангиудаар хичээлж байгаа. Гэхдээ энд body pump гэдэг анги байдаг. Тэнд болохоор дандаа хүнд юмнууд өргөөл тэгээд тасгал хийдэг тийм анги байдаг. Тэгээд би тэр ангид нь хангалттай хүнд юм өргөөд гар биений дээд доод хэсгүүдийг хийчдэг. Өнөөдөр болохоор бүжгийн анги тэгээд йогийн анги 2 анги байгаа. Тэгээд одоо би хичээл рүүгээ явж гин. Энд би одоо Австралид ямар ажил хийдэг вэ гэвэл юуны Австралийн нэлээд тийм нэртэй тэнд миний ажиллагаа тэр болно. Австралийн 2 том сүлжээ хүнсний дэлгүүр байдаг. Тэрний ер нь хамгийн гоё гэж хэлэх юм уу да. Миний туртай Woolworths гэдэг том сүлжээ дэлгүүр ганцхан хүнс биш бүх юм байдаг. Тийм дэлгүүрт би ажилладаг байгаа. Мөн хажуугаар миний гол одоо юу юм да мэрэгжил гэх юм бол би хоол зүйч тэгээд йогийн багш. Одоо болохоор би сертификат 3 энэ фитнес гэдэг тэрүүгээр онлайнаар сурж байгаа. Тэрийгээ дуусгачих юм бол би групп ангиудад хичээл заах хэрэгтэй багш болно. Тэгээд сертификат 4-ийг авчих юм бол би хувийн дасгалжуулагч хийх хэрэгтэй болно. Тэгээд ер нь миний зорилго бол сертификат 3-4-ийг аавна гэж байгаа. Гэхдээ миний бүр цаашдын гол зорилго болохоор юу байгаа вэ гэхээр физиотерапист болох сонирхолтой байгаа. Физиотерапист гэдэг нь болохоор одоо хүмүүс ямар нэгэн одоо гэмтэл авдаг штэ тий. Ямар нэгэн гэмтэл ерөнхийдөө тийм rehabilitation буюу гэмтэл булчин биеийн авсан гэмтлүүдийг дасгал хөдөлгөөнөөр хэрхэн засах юм уу та. Тиймэрхүү тийм төрлийн эмч гэсэн үг. Тэгээд надад маш их таалагдж байгаа. Жишээ нь би 2017 онд өвдөгнийхөө ACL буюу зүүн өвдөгнийхөө одоо гол шүрмсийг бол сэмэлчихсэн. Тэгээд юу яах вэ? Миний гаргасан шийдвэр болохоор би нэг сасалд орохгүй гэж шийдсэн. Тэгээд дасгал хөдөлгөөнөөрөө эмчилгээд ерөнхийдөө 3 жил үзэж байна. Тэгээд гайгүй. Ерөнхийдөө дасгал байнга л хийгээд ах юм бол гайгүй байгаа. Тэгээд физио бүр яг гэмтсэн үедээ шууд физио дээр очиод тэгээд одоо байнга физиогоос ямар төрлийн дасгал хийх үү тий. Эсвэл одоо жишээ нь одоо бүхэл төрлийн тийм болчин
орчин голцоо тиймэрхүү гэмтэл сонгохгүй дэмжлэг тийм юмж болох байх гэж бодож байгаа. Маш нарийн ширийн бол сайн мэдгүй байгаа. Нарийн ширийн мэдэх юм бол бүр л их тэр хүн болохыг хүсэх байх. За тийм байна. Түр баяртай. За би одоо 9:15-ыг Пилате Good Life-ийн Пилатегээ ингэж ирсэн байж. Тэгээд би 10:20-с бас йогийн ангид орох хэрэгтэй байгаа. Тэгээд энэ хөвц өмсцөвч байна. Тэгээд энд групп ангууд нэг заалан хичээлдэг. Өнөөдөр өглөө 5:30 би body pump-ийн ангид бас хичээлсэн байгаа. За тэгээд түр баяртай. Дэжтэй өөрөө манай дэлгүүрийн тэгээд та нар харуулах юм бол нэг нь ч нэр мөрөө бичээгүй. Тэгээд би ганцхан нэрээ бичээ. Тэгээд би өнөөдөр self service дээр ажиллаж байгаа. Тэгээ юм өмсдөг. Self service дээр ажиллахгүй кассан дээр ажиллавал зүгээр юм цавцтай. Энэ үлгүрцийн дагуутай нэртэй. Тэгээд ийм зүгээр харан хүмүүс яачлын хавтал өмсөстэй. Өмсчихлээ. Тэгээ өнөөдөр би 12-оос 9:30 хүртэл ажиллаж байна. За тэр баяртай. За анх удаага ийм утаанд шарсан smoke use only smoke, right? Yeah, smoke ribs. Утаанд бодлогосон юуны beef, right? Beef. Үхрийн хавраг. Бүр амар гоё харагдаж байна. Үнэрнэ гэж үнэн тасархаа. Тэгээд cider ууж байна. Манай гэрээс 2 минутын манай гэрээ хажууд байдаг юм паб гадаа сууж. Өглөөний мэнд. Би одоо 9 цагийнхаа ladies class руу гаргаад йогийнхаа матыг хавцсан. Тэгээд ийм хувц өмссөн байна. Манай өөр амар зам байгаа шүү. Дэлгүүрээ rockwear энийг rockwear-ээс авсан топын. Тэгээд өмдөө бас rockwear. Би дараад гэж байгаа та нарт тухтаа үзэл. Бас харагдахгүй байна. Тэгээд нүрэ бутцсан ямар байна. За их тиймэрхүү байна. Энэ самбар энэ болохоор миний тэр болохоор дундын самбар, энэ болохоор миний самбар. Юу хөхий биччихдэг. Brisbane авч явах юм байна тэр байна. Одоо тэгээд өглөө би кофе уучихсан. Болоо. Тэгээд энийг дахиад авчдаг юм уу? Тэгээд замдаа гэж үзэж байна. За тиймэрхүү байна. Түр баяртай. Сано би ёо нэтрөө хийм орчихлаа. Би юуныхаа ladies class буюу эмэгтэйчүүдэд ордог фитнесийн ангийг зачаад харж явна. Тэгээд манай дарга өнөөдөр надад ийм би очиод зургийг интернет Instagram-д оруулах гэж бодож байна. Trainers хүн одоо тэнд тасгалжуулагч нарын өмсдөг фотолкийг сайн надад бэлгэллээ.
Тэгээд би анх би Майол студиод байж хад Майолын бас фотографи авч ирсэн. Тэгээд энэ болохоор боксингийн газраас надад өгч байгаа. Тэгээд shirt so happy. Тэгээд өнөөдөр би 12-аас 1-ээс 4 хүртэл ажиллана. Одоо очиод өнөөнийхөө хоолыг хийгээд явж чинь би дээгүү кофе уугаад гараад ирсэн. Одоо юм байна. Одоо энд хавар болж байгаа. Тэгэхэд манай Монголын зун шиг л байна дөө. Миний хувцсыг харах уу? Хувцс. Rock-wearing топ татвараа өмссөн байгаа. Тэгээд бэлтгэлийн өмнөд амар зөвлөх. Хямдраа $40 болсон багт нь авсан. Ерөнхийдөө Rock-wear хувцснууд нь Lululemon-ыг бодоход хамаагүй хэвдэх юм л та. Lululemon ер нь айгуутай. Би Lululemon-аас yoga mat, топ өмд авсан. Тэгээд Rock-wear бол яг сайн сонгоод авах юм бол юмнууд нь гоё юмнууд байдаг. Хямдралынх нь үеэр нь ч их сайтах юмнууд авдаг. Би ихэвчлэн хямдралынх нь үеэр нь Rock-wear-с юмнуудаа авъя гэж бодож байгаа. За тиймэрхүү сантай байна да. Түр баяртай.